Сайн байцгаана уу? Ингээд Living with Kids подкастны маань удаахтайгаар дугаар үргэлжилж байна. Тэгээд энэ дугаарт маань Шведэд амьдардаг Bio амьдрал гээд группийг идэвхтэй хөтэлдэг нэгэн сайхан ээж маань орсон байгаа. Тэгээд мөн Японоос оюун дэлгэр маань бид хоёр маань хамтдаа хөтэлжээ. За бүгдээрээ сайн байцгаана уу? Туяата бидний урилгыг хүлээн авч подкастэнд маань зочноор оролцож байгаад маш их баярлалаа. За маш их баярлалаа. Намайг Туя гэдэг 4 хүүхдийн ээж. Тэгээ Швед ослоод гэр бүлээрээ амьдардаг. Тэгээ энэ подкастэнд оролцуулж байгаад маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд Туягаас асуух юм аягүй их байгаа. За тэгээд дөрөв хүүхэдтэй гэдэг чинь ерөөсөө бас маш их одоо мэдээж хүүхэд 4 хүүхэдтэй сайхан айл бас тийм хүүхэд гэдэг чинь хүүхэд хүмүүжүүлэн хүүхэд төсөн гэдэг чинь өөрөө бас аягүй их ажиллагаа ажилтэй ээжийн өөрөө бүр их болоо явчихсан гэсэн үг шүү дээ. Ялгаа маш ихтэй 1 2 хүүхэдтэй ах 4 хүүхэдтэй ах тийм. Тэгэхээр ер нь одоо яаж өдрийн ажлуудыг хамжуулж гин одоо ингээд танаа гэр нэг юм гоё ритмдээ орцсон уу тий ер нь хэдээс хэдэн насны хүүхдүүдтэй вэ? За манайх болохоор 12, 8, 6, 2 гэсэн настай. Тэгээд би ерөнхийдөө эхний 2 хүүхдтээрээ бол маш их түртдэг байсан. Тэгээд одоо ээж байх ямар хэцүү юм бэ те яаж хүүхдээ өсгөх ёстой юм бол гэл айгүй их бухимддаг, стресстэй, гууралдаг. Тэгэл хэцүү санагддаг, нөхөртөө гомдлдог. Тийм байсан. Тэгээд 3 дахь хүүхдээсээ эхлээд нөгөө ээж гэдэг мэрэгжил ямар сайхан юм бэ гэдгийг мэдрээд тэгээд өөрийгөө аягүй их сонсдог болсон. Тэгээ өмнө нь одоо 2 хүүхэдтэй байхдаа өөрийгөө ерөөсөө сонсдоггүй, ерөөсөө л хүүхдийнхаа төлөө, гэр бүлийнхаа төлөө гэдэг шууд автоматар тэгж ханддаг байсан байлээ. Тэгээд 3 дахь хүүхдээсээ эхлээд арай өөр өнцгөөс нь хараад арай жоохон хариуцлагатай болсон гэх юм уу. Тэгээд эхэлсэн чинь ерөнхийдөө одоо яах ёстойгоо мэдээд ээж хүн ямар байх ёстой өөрийгөө одоо яаж ойлгох сонсох ёстой юм те тэр талаас нь арай жоохон хардаг болоод тэгээд эхэлсэн чинь бас жоохон хөнгөрсөн тэгээд бас л нөгөө хүмүүсийн ажиллаар аягүй их гэр орны ажилд түүртдэг байсан гэрээч цэвэрлэмээр хүүхдүүдтэй ч цаг гаргамаар хоолооч хэмээр тэгээд алийг нэг л их юм хийгээд байгаа юм шиг тэгээд орой олонгот алийг юмч гүйцэд хийж дуусгаагүй тэгээд аягүй их ядарсан тэгээд тэрнээсээ болоод аягүй их тийм бухимдалтай тийм уууд надад аягүй их байсан тэгээд би багтаа аягүй их тийм юм зурдаг бичдэг ингээл ханаараа дүр юм наадаг тийм хүүхдээс уу тэгээд аягүй их гэрийнхаа тавилгыг өөрчилдөг. Тэгээд тэр маань нөлөөснөө эргээд би нэрээ ингээд юмаа бичдэг байсан шүү дээ. Ийм юм хийн, тийм юм хийн гэж бичээд ингээд юу яадаг байсан шүү дээ гэдгийгээс сэргээгээд тэгээд гэрийн ажил чинь ер нь бол амьдрал хамгийн хүн харахад нэг хэрэггүй зүйл юм шиг мөртлөө амьдрал хамгийн их нөлөөлдөг зүйл байт юм байна л да. Тэгээд тэрийг өөрийнхөө одоо амьдралаас ингээ хараад юунд түүртэй байгаа гэсэн чи ерөөсөө л гэр цэвэрлэх эсвэл хоол хийх гэдэг юм дээр айгүй их түүртдэг аргаа олдггүйсэн. Тэгээд нөгөө гэрийн ажлуудыг бүх юмаа ингээд нөгөө бичдэг болоод за одоо маргааш тийм юм хийн, тэр юмыг хийн гэд. Тэгэхгүй бол нөгөө ээжийн ажиллаа хийхээр хүүхдүүдтэйгээ зоорлоод нөгөө зарим юмнуудаа мартаад автуулцдаг. Тэрнийх нь хугацаанд тулцдаг ч юм уу те мартсан байдаг. Тэр нь дараа нь ингээд нэг асуудал үүсгдэг тийм байсан. Тэгээ бүх юмаа бичдэг болоод яаралтай хийх зүйлээ ялгаж бичдэг болоод тэгээд ирсэн чинь ерөнхийдөө аягүй юмнууд зэгцрээд ачааллууд маань багасаад тэгээ тэрийг мэдрэнгүүтээ тэрийг олон төгөлдржүүлээд
Тэгээд бичиж төлөвлөж юмудаа айгүй хийдэг болсон. Ямар мундаг юм бэ? Бүр үнээр мундаг гэж хэлэхээс ураараа алга. Өөрөөр хэлбэл одоо тайм менежмент тэгээл ажилласан гэсэн үг шүү дээ, тий. Өөртөөгөө л ерөнхийдөө л. Тийм, 3 дахь хүүхэд гэхээр одоо ойролцоогоор 6 настай тийм 6 жилийн өмнө гэхээр 6 жилийн өмнөөс эхлээд тайм менежментэд тохируулсан гэхээр аргагүй манай ийм их зүйлийг амжуул. Нэрэл яг айгүй гоё ярьлаа. Ээж гээл тэгэхээр мэдээж ээж бол маш гоё мэрэгжил яагаад гэвэл одоо ингээд хүнд тайлбарлаж хэлж мэдхгүйгээр нэг тийм хөөрхөн хайрыг ингээ хүүхдүүдээсээ мэдэрдээ штэ хүүхдээ харахтаа хүн. Гэхдээ бас эргээгээд яг ингээ харагдаж байгаа шиг биш. Маш хариуцлага байдаг штэ. Эргээгээд одоо тэр хөөр хүүхдүүдээ сайн өсгөх, дээр нь одоо эрүүл бай, одоо эрүүл өсгөх тий хоол айн гэр орноо гоё цэвэрхэн байлгаж цэвэрхэн орчинд өсгөх тий. Тэгэл ингээл тэгэхээр ээж аавд батлал маш их хариуцлага байдаг. Тэгээд хувьяа маань юм мундаг юм чинь хурцэн бас ер нь гэхдээ ямар өөрөг хариуцлагатай байдаг. Хэрхэн нөгөө өөрсдийнхөө үүргийг одоо гэр бүлийнхээ ажлыг хуваарлаж хамтран зүтгэдэг вэ? Энэ санан байна нэрээс. За надаас айгүй олон хүмүүс ингэж одоо яаж амжаалт юм гэдэг юм уу те нөгөө Facebook дээр тавьдаг постнуудаас манай хараад тэгж аюух асуудаг. Тэгээд хүн харахад одоо нөгөө Facebook-ээр нь харахад бол би л амар мундаг хамаг юм амжуулаад хийгээд ам шиг харагдав. Би ер нь нөхрийнхаа хоёроосоо бичдэггүй. Тийм. Тэгээд анх бит хоёр танилцаад удаагүй одоо үерхэд удаагүй ахад манай нөхөр надад хэлдээс нэг үг гэдэг баггүй юу. Тэр нь болохоор юу вэ гэхээр нөхөр гээл тэгэхээр гэртээ ажилласаа орж ирээл диваны төмс шиг те ингээд диван дээрээ суугаал зургтаа үзэл надад хоол авч өгстэй ч гэдэг юм уу би ажиллаад ирлээ гэсэн тийм байр суурьтай тийм зүйлээс би бол зүйлдэл дуургүй хоёулаа л ажиллаад ирсэн хоёулаа л энэ гэрийг цогцлоож амьдарч байгаа болохоор адилхан л хин завтай байна тэр нь л юмнуудаа хийн гэж би боддог гэсэн нэг тиймэрхүү утгатай. Тэгээ адилхан ингээд орлсон гэсэн нэг тиймэрхүү утгатай юм ярьж байсан. Надад тэр нь амар таалагдаад. Бараг ингээд нөхрөө олгоод сонгоход нөлөөлсөн ч байл магадгүй. Ер нь тийм ээ. Хамгийн том сонголт, ер нь хамгийн том шийдвэрлэх үг юм шүү. Тэгээд одоо манай нөхөр яадгүй гэхээр ерөөсөө яг бүх юмд оролцдог. Бүх юмыг мэддэг одоо юу гэдэг нөгөө нөхрөө ихэвчлэн одоо хүүхдээ хаавцыг яаж алгаж угаах ч гэдэм үү те эсвэл хоол хүнсээ хаана яаж хадгалдаг ч гэдэм үү нэг тийм нарийн ширээ юмаа бол нэг сайн мэддэггүй штэ те тэгэл эхнэрээсээ цаг нь болохоор асуудаг ч юм уу манай нөхөр болохоор тэрэнд аягүй сайн ингээд оролцдог байхгүй юу яг ингээл би энэ гэр бүлийн нэг гишүүн гэдэг утгаараа тэгээд намайг одоо өвдсөн ч гэдэм үү эсвэл одоо байхгүй тохиолдолд бүгдийг ингээ олоод хийх яг ээжийг орлох тийм чадвартай. Тэгээд яг ингээл одоо орой ингээл гэртээ хүүхдүүдтэйгээ ирээл надаас дандаа асуудаг би чамд яаж туслах вэ гэж дандаа асуудаг амар гоё. Тэгээд яг эмэгтэй хүн ч айгүй сони юм бэлээ ингээл юм хийлгэх үеэ болохоор ингээл баг ууралж байгаад ч юм уу те. Ингэж гэж хийлэгдэг мөртлөө яа ингээд цагаад талаад би чамд яаж туслах юу их үү гэхээр ингээд хийлгэх юм олддгүй юм лээ. Яа гүнэ. Зүгээр тий. Зүгээр сууж ич гэдэг юм уу те. Эсвэл хүүхдүүдтэйгээ тоглож байна надаа хийлгэх юм болгоч гэдэг юм уу. Айгүйх тийм юмнууд гардаг. Тэгэл тэгж хэлсэн ч гэсэндээ хөрхөн амтаа байнга л тэгж асуудаг. Яаж туслах вэ? Юу их үү бэ? Би тэгвэл хүүхдүүдтэйгээ байж ивэл зүгээр үү гэх. Тэгээд хүүхдүүдтэйгээ айгүйх цагийг өнгөрөөдөө. Тэгээ надад айгүйх туслаг. Одоо ядчил ингээ хоолоо идээд дуусчлаа гэхэд ээж нь бид нарт ийм гоё хоол хийж өгсөн юм чинь хэдүүлээ ээжтэй аяах тавга хураагаад угааж өгөөд тусалчий гэл хүүхдүүдээ ингээл урайлаад айгүй гоё тусалдаг. Тэгээл эсвэл одоо юу гэдэг хуцнуудаа ингээд угаагаад татаацсан байлаа гэхэд би их хүчээч гэдэг юм уу. Миний хуц муцыг ингээ өглөөсөө ихөө тавьсан байдаг байхгүй юу. Тэгэнгүүт л би ингээл уяраад явчихлаа. Yes. Тэгээд ерөөсө тэрэнд энд оролцдоггүй гэж хэлэх юм ерөөсөө юм байхгүй. Бүх юмд оролцдог. Тэгээ одоо баг энэ хүн байхгүйсэн бол би одоо заримдаа пистэ хэцүүцээ. Яанаа л гэж бодогддөө шүү. Бүх л юмд оролцдог. Айгуу сайн дэмждэг гэх юм уу? Айгуу их ингээд түлхүүртэл
би ч бас нэг тийм мундаг сайн гэрээ эзэхтэй биш. Тэгээд алдаа оноо байна, хийж чадахгүй зүйлүүд байна. Тэрэн дээр маань аягүй их нөгөө хийж чадахгүй байна. Ингэж тэгэж гэхээсээ ерөөсөө тэгж хэлдэггүй. Дандаа л ингээл урамшуулаад зүгээрээ хийгээдээ зүгээр болчихлоо штэ ч гэдэг юм уу тий. Одоо амтгүй бол хийцэн байлаа гэхэд зүгээр ийм байж л идэг штэ. Дараа нь хийхээрээ гоё хийчих штэ. Гэл идчихдэг. Ч юм уу тэгэнгүүт хүн чинь нөгөө ингээд стилээр унахгүй дандаа ингээд нэрэт хийхтэй гэж ингэж бодогдох юмнууд айгүй хийлдэг. Тэгээ ерөөсөө тэгэж чи ингэж тэгээч ийм байна, гэр ийм байна ч юм уу. Тим юмрээсээ байхгүй. Би өөрөө нөгөө нэг ямар нэгэн зүйл хийж амжуулна гэж бодцоод хийж чадахгүй байх үедээ айгүй их ингээд бухимддаг байхгүй юу сайн уу? Одоо ингээд гэрээ цэвэрлэнгээ бодсон байж тэл өөр ажил гарч ирээ гэрээ цэвэрлээгүү ч гэдэм үү те. Тэгээ ингээд бухимдчаад тэрийг гүйцэлдүүлэх гээд ингээд айгүй улаараад ингээд хийх гээд идэг. Тэнгүүт манай нөхөр битгий амар. Яадын гэр мухай айлаа гэд яах юм? Бүх зүйл байхгүй болохгүй шүү дээ. Ямар амттай. Дараа нь бүгдээрээ бүнэрээ хамтдаа ичи гэл амар гоё. Тийм юмнуудаас нь л тэгэл урамшаал би энд урам өгөөл амьдраад идэм шиг сан. Ярианаас чинь яг нөгөө мэдэгдэж штэ. Одоо манай нөхөр өөрийн чинь ямар их хайрлтгүй тий. Одоо зөвлөө одоо нөгөө ингээд зүгээр л одоо гэрээ ажил хаяа шүтдэх тий хаяа хүн хэмжин ядрах ч юм уу тийм юм зөндөө хамгийн чухал нөгөө хүнээр нь айлгаад тэгээд тояагийн нөгөө хичээг нөхөр нь айгаа мэддэг байх л та тий тэгэл амар хайран тий бахан амраасаа энэ гэж боддог бах тий магадгүй манай нөхрөөс бас яг тийм юм гардаг аха би эмэгтэйчүүд нэг сүрхий ингээл нөхрөө фэйсбүүк дээр бичээд ийдгүү штэ одоо манай нөхөр ийм гэж нөгөө өөрийнхөө хийхийг 50 гот лаг сайн гэж болцдээ штэ тэгээд их юм гэж ер нь байхгүй штэ одоо хоёулаа гуруулаа одоо нөхөртэй хүүхдтэй ингээд хүмүүст болол ингээд хичнээн ингээд одоо жишээ нь би ингээл юм амжуулаад байгаа юм шиг ард нь баг гэж тий бүтэн баг ажилтай амжаа. Тэр туслаа тийм. Тэгээд бас дээрээс нь тэр чинь өөртөө ерөөсөө ил гарахыг хүсэхгүй тийм ээ. Тэгээд дараахан тийм шиг. Ямар ч сан оягийнхаа нөхөрт баяр хүргэе. Тий баяр хүргэе. Ястаа мундаг. Гоё дэмжлэг байна гээд ашиг хоёр одоо нөгөө ихний нөхөр хоёр чинь нэг багын л хоёр гишүүн штэ тий. Тэгэхээр ястчгүй хамтарч л ажиллахгүй бол нэг нь ганцаараа дангаараа ажиллаад бол тэгэл үр дүн бол ойлгомжтой тий. Хоёулаа байхаас илүү. Тэгээд тэр гоё ирч хүч уран зориг маань бас туяа маань нөхрөөсөө авдаг гэж ойлгож болох уу? Тийм, ерөөсөө байн нөхрөөсөө уйтаар манай нөхөр бүр ингээд нэг тийм айгу онцгой гэх юм уу юу тийм хүнийг ойлгох чадвар нь айгу онцгой. Жишээлбэл барыг би өөрийгөө ойлгох байхад намайг алээд илрүүлээд ойлгоцсон байдаг байхгүй юу? Жишээлбэл одоо миний хийж байгаа хоолны амтнаас миний сэтгэл санаа ямар байгааг ойлгочдөг. Одоо давсан нэгсэн байвал миний одоо эхнэр маань иймэрхүү сэтгэл санаатай юм байна да гэж ойлгочдөг. Тэгэнгүүт яг тэр нь зүв байж таардаг ч юм уу тий. Тэгээ бүр бараг үйл хөдлөлөөс маань миний сэтгэл санаа юу хийж байгаа ямар байдал өнөөдөр ямар байгаа ч юм уу тэрийг ингээ ойлгоод тэрнээс тааруулаад ингээ харьцаад байдаг. Тэг заримдаа би жоохон санаа зовд нөхрөөсөө би одоо нэг амар сурхын амтан шиг гэж тал нөхөр маань ингээл надад тааруулаад харьцаад байгааг нь харахад тэгээд бурхны бэлгэл гэж боддөө шүү дээ. Энэ хүнд энийг л өгчүүл болно гэсэн бурхны бэлэг юм шиг санагдаад амар онцгой. Тэд нэрээ 4 хүүхдийн ажил амжин штэ тий. Эмэгтэй хүнд нөгөө урам айгуу чухал тий. Харин яг эмэгтэй хүмүүс айгуу их тийм урмаар л ер нь амьдардаг. Урамтай л байх юм бол юу ч хийж бүтээж чаддаг гэдэг юм шиг байна. Тэгээ яг нь мэдээж гэр бүл юм чинь хүмүүс юм чинь тий тусдаа нэг одоо гэр бүлд өссөн хувь хүмүүс юм чинь маргалдах, санал зөрөлдөх тиймэрхүү юмнууд байдаг. Гэхдээ нөгөө нэг ойлгох зүйл нь илүү их байдаг болохоор тэр маргаанаас хүртэл заримдаа аягүй их ололт гарч ирдэг. Нэрээ ингэх хэрэгтэй юм байна. Хоёулаа цаашдаа ингэх хэрэгтэй юм байна ч гэдэг юм уу. Тэгэхээр барыг заримдаа барыг маргалтмаар санагдаад идэв.
Хэрэглээтэй л ой маа. Яг маргалтаагүй юм хэлдэг юм биш гэх маягаар баг. Тэгээд сүүлдээ энэ дээр болоод дууссан тий. Тэгээ яг нөгөө маргааны төгсгөлд дандаа нэг ямар нэгэн үр дүнд хүрдэг юу гэдэг ямар нэгэн зүйлийг хоёулаа жинхнээсээ бие биендээ хэлж чадахгүй ингээл цутаагаад үл ойлголцоод идэг гэсэн бол тэрнийхээ яг учир шалтгаан гаргалгааг нь олж авдаг ч юм уу тий. Нэг тиймэрхүү зүйлд айгүй хүрд юм лээ. Тэгээд маргаан хүртэл бас нэг талаас нь харуул айгүй хэрэгтэй гэж санагдаад байна шүү дээ. Яг энтэй нөгөө нэг тохиолдолд би бас нэг юм хэлсэн. Мандаа гэрт ч гэсэн гардаг л та. Чи надаа ингээд нөгөө яг л одоо сургуулийн насны хүүхдтэй юм шүү дээ таних чинь. Тэгэхээр одоо ингээд том хүүхдүүд дээр ялангуяа гардаг шүү дээ. Ингээд ээж нь хүүхдээ тэгэхээр нэг юм хүсдэг. Тэгээд аав үгүй наадах чинь тэгээгүй тэгсэн дээрч гэдэг юм. Тиймэрхүү юм гардаг. Одоо нөгөө хүүхдийн хүмүүжил ч юм уу эсвэл ингээд одоо тийм юм дээр ээж нэг юм байр суурьтай байхад аав нь арай өөр байр суурьтай тий. Тэр тохиолдолд гардгөө тэгээд тийм тохиолдолд танаа гэр бүл яаж хийддэг вэ? Одоо жишээ нь юу гэдэг манайх одоо ингээд ээж нь инста нэрээ ингээд бид нар одоо тий жоохон багтай ажилтай гэсэн манай охоо арай ажил нуутай байна сургай мургай гээл тэгэнгүүт зарим айлын одоо нэг аав нь тэгж яахыг сонсож байхгүй. За яг эмэгтэй хүүхдээ нэг чинь эрдэм мэдлэгтэй л ах хэрэгтэй боссон болно гэл тий. Тэгэл гэр бүл дотор одоо энэ хүүхдээ хүмүүжүүлэх байр суурин дээр зөрчил гарвал одоо танаа гарч ирсэн үү? Яаж шийдвэрлэж ирсэн бэ юу юм? Гарна. Нөгөө эрэгтэй хүний харах өнцөг, эмэгтэй хүний харах өнцөг гэдгээс шалтгаалт юм уу? Яг тийм хүмүүжлийн тал дээр тийм юм гарна. Тэгээ нөгөө битэрийн баримталдаг, хоорондоо баримталдаг зүйл нь болохоор эцэг их хоёр хүмүүжлийнч бай, хүүхдүүдтэйгээ харилцах, гэр бүлийн асуудал дээр нэг байр суурьтай, нэг шийдвэртэй байх нь илүү зөв гэж үздэг байхгүй юу? Яагаад гэвэл одоо бидний үед ч гэсэн аягүй анзаардаг байсан баг. Ээжээсээ очиж нэг юм асуугаал зөвшөөрүүлээл тий. Болохгүй бол ааваасаа очиж нэг юм асууж зөвшөөрүүлээл. Ингээд нөгөө хүүхдүүд ээж аавын хооронд гүгээддэг шүү дээ. Тэр үеийг бит хоёр өөртөө туулаад өнгөрөөсөн болохоор тэгдэм юм. Аль болох тийм байр суурьтай байхгүй хичээдэг. Яагаад гэвэл тэр чинь бас хүүхдийн хүмүүжил сөргөөр нөлөөлт юм байлээ. Тэгээд хоёулаа гаргасан шийдвэртэй аягүй үнэнч байхыг хичээдэг байхгүй юу? Аав нь үгүй гэсэн бол би дагаад үгүй гэдэг ч юм уу тий. Тэгээд миний нэг дутагдaltaй чанар байдیں۔ Одоо аав нь ингээд ямар нэгэн байдлаар хүүхдээ зэмлээд ч юм уу хүүхдтэйгээ юм ярьж яхад би ингээ өмөрхөөд идэг. Гэтэл тэр чинь яг хүүхдүүд ингээд яг сөргөөр нөлөөлт юм байлаа л дээ. Тэгээд ерөнхийдөө нөхрийнхөө тэр хүмүүжлийн арга барилтай ч юм уу айгуу дагдаг. Тэгээд тэр ерөөсөө буруутдаг байхгүй надад. Дараа нь ингээд бодохоор харахаар яг цаад үр дүнгийн хараад хэлсэн үг хүүхдтэйгээ хандсан хандлага энэ дандаа нэг тийм айгуу үр дүнтэй байдаг. Зөв байгаад идэг. Тэгээ би дандаа буугаад өчтдөг сүултээ. Би энэ хүнийг одоо ингээд эсэргүүцлээ гэхэд энэ хүний яг зөв байдаг гэдгийг өөрөө мэддэг болсон. Тэгээ бит хоёр хоёулаа яг тийм шийдвэртэй хүүхдүүдийнхаа хүмүүжлийн арга барил дээр яг нэг санаатай. Тэгээд маргалдах одоо юу гэдэг миний гаргаж байгаа шийдвэр нөхрийн гаргаж байгаа шийдвэр хоёр өөр байх тохиолдолд хоёулаа одоо хүүхдүүдийн амтцсан энэ ч юм уу ингээд тусна ярилцдаг. Чи түрүүн тэгэх хэрэггүй байсан, ингээх хэрэгтэй байсан. Цаадах чинь тийм учраас ийм зан гаргасан байхгүй юу? Тэрийг нь жоохон хүлээх хэрэгтэй байсан ч гэдэг юм уу те. Ингээд ярилцах юмнууд айл болох хажууд нь ярих байхыг хичээдэг. Би болохоор ингээд яг баг хажууд нь ингээд ярьчих гад байдаг. Манай бүр болохоор тэр талтай айгүй сайн. Яг ерөөсөө хүүхдээ хажууд ярих хэрэггүй. Хүүхд чинь бүх юмыг сонсоод ойлгож байгаа. Эргэлзээ төрнөө ээж аав хоёр нь ингээд зөрчилдөөд байвал эргэлзээ төрн хинийхэн зөв юм бол алийн даахын зөв юм бол ч юм уу те. Тэр нь дандаа ингээд явцын донд ингээд зөв байж таарад байдаг байхгүй юу? Тухайн үед би ингээд эсэргүүцчихсэн үгүй миний зөв те. Чи ингээд хэрэггүй байсан ингээд бодоол хилээд ч юм уу ингээд өнгөрсөн ч гэсэндээ тэр нь ингээд хэд хоногийн дараа яг зөв байж таарад байдаг. Тэгээ дандаа тэгж таардаг болохоор би бүр ялангуяа сүүлийн үед айгүй чимээгүй байдаг болоод одоо аав хүүхдүүдийн хооронд ямар нэг асуудал үүсээд аав нь хүүхдүүдэд зэмлдэг ч байт юм уу эсвэл хоорондоо зүгээр ярилцдаг ч байт юм уу асуулт хариулт явуулаад аав нь хариулж илаа гэхэд заримдаа нөгөө аав нар чинь нэг жишээ мишээ авахтаад жоохон тийм бидрэг бодвол нэг тутмаг байдаг шүү дээ. Тэр тохиолдолд би ингээд урдуур нь оролгүй тэр чинь тийм байхгүй гэж хэлчмээр байдаг. Өмнө нь дандаа хэлцдэг байсан. Тэр нь ингээд буруутдаг байсан байхгүй юу?
хүүхдүүдийн хувьд хүлээж авахт нь тэгээд одоо өөрийгөө засаад ингээ хүлээгээд дараа нь ингээд нөхөртөө өөрт нь чи түрүүн тэрийг тэгж тайлбарласан бол арай илүү сайн ойлгох байсан байхгүй юу ч гэдэг юм уу. Тэгэнгүүт нөгөө нөхөр маань хүлээж аваад нэрээ тийм биш дээ ч гэдэг юм уу. Ингээд нөгөө харилцан ойлголцол айгүй тэгж хүлээцтэй байх нь айгүй дэмтэй байсан. Тэгээд ерөнхийдөө бид тээр айгүй их тийм хүүхдийн хүмүүжлэлтээр нэг шийдвэртэй байхыг хичээдэг. Ямар нэгэн зөрчил байлаа гэхэд буруу саналаа, зөв саналаа гэхэд тэрийгээ дандаа тусдаа хоорондоо ярилцдаг хүүхдүүдийнхаа иргэд биш. Тэгэхээр нөгөө хүүхдүүд маань ч гэсэн хин хинийхээ нүгийг сонсож хүлээж авахтай арай илүү идэм мэдлээ. Одоо жишээ нь би нэг юм хэлж илаа гэхэд буруу байсан ч нөхөр маань дугаал байж идэг тий. Дараа нь чи түрүүнд хэрэггүй байсан ч юм уу ингээд засаад хэлдэг. Нөхөр маань ингээд одоо загинсан байлаа ч гэсэн буруу юмн дээр одоо хүүхдийн маань зөв байхад аав нь буруу ойлгоод загинлаа ч гэсэндээ би ингээд чимээгөө твчээд тэгээ дараа нь хүүхдээ байхгүйд нь унтцсан хонь ч юм уу түрүүн тэгсэн гэсэн тагж битээ тэгэрэж гэдэг юм. Ингээд ярилцахаар хамаагүй л үр дүнтэй юм л хүүхдүүд маань ч гэсэн нөгөө нэг ээж аавгаа яг адилхан хүндлээд адилхан үгийг сонсдог бол тийм билээ. Маш чухал юу вэ? Яа гэр бүл алганд бас адилхан. Би бас жоохон төрөгчч гээд идэг аахгүй юу? Одоо нэг ээж нар өөрсдөө хүүхдээ ингээд загнаад идэг хэрнээ. Яа тийм аав нь жоохон үг хэлгээр үгүй өмөрөө бараг өмнөөс нь тайлбар хэлээд байгаа. Тэгээд би бас ингэж болохгүй гэж татгаа яг ингээд бодоод яг сүүлийн үед бас эхлээд аягүй тийдэгсэн. Чи тэгээгүй ах хичлээ штэ чи юм. Ялангуяа юм том хүүхдүүд бол тий сургууль том хүүхдүүд бол бүр одоо ингээд аахаа үгийг сонсч сурах хэрэгтэй тий. Ядчил одоо ингээд зурагт үзье гэл тэгэнгүүт аав нь за жоохон байж байгаа даа чи эхлээд ээжээс асуучих гэдэг юм уу тий. Аав нь өөрөө шийдвэр гаргаж болох байсан ч гэсэндээ ингээд айл алных нь шийдвэрийг хүндэтгээд тэгээд тэгэнгүүт би заримдаа ааваас асууж гэдэг юм уу тэгэнгүүт танаас асууж гэсэн шүү дээ тэгэн хүүхдүүд яг ингээд голдно. Ээж аав хоёр ингээд ижилхэн байр суурьтай байдаг. Аль альнаас нь ингээд юу яах вэ? Аав ч ээжээс одоо ээжийг хүндэлдэг, ээж ч аавыг хүндэлдэг гэдэг талаар нь айгүй их яд юм билээ. Нэг нь одоо ингээд ямар нэгэн зүйлийг зөвшөөрсөн байлаа ч гэхэд заавал нөгөөхөөс нь давхар ингээд асуудаг ч юм уу тий. Тэгээ хоёулаа ингээд яг ижилхэн байр суурьтай байхад хүүхдтэй илүү их ингээд ойрхон тусдаг юм шиг санагдаад байдیں۔ Аюуна маань яадаг вэ? Танай гэр бүлийн хувьд манай аюуна чинь ганц хөдөө тий. Тийм үү. Манай хүү нэг хөдөө 6 настай одоо сая дөнгөж сургуульд орсон. За. Тийм тэгээд ерөнхийдөө бол бас л нэгдмэл байр суурьтай байхыг хичээнэ. Гэхдээ миний ам бас л түрэгднэ. Би арай бас та хоёр шиг тэгэж ойлгоод одоо бүр яг ухамсарын төвшөнд үйлдэл гаргах руугаа арай суралцааг байгаа юм шиг байна. Яг одоогийн төвшөнд бол хичнээн ингээд өөрийгөө контролдож хичээдэг ч гэсэндээ за нэг 100-ны 30-аас 40% бол ам байнга төрүүлэхтэй. Тэгээд одоо бол ингээд та хоёрыг сая ялангуяа туяаг яриа дараа нь манхаг ярьж хахад миний толгойд орж ирэл заа үнэлгэрээ сонсч юм уу ч гэдэг юм уу тий яг иймэрхүү маягтай. Ингээд орж ирээд байж лаа. Би үүнээс цааш анхаарнаа. Та их дараа нь хуваалцснаа үр дүнгээ. Тэгээрээ. Тэгээд ингээд туягийнхаа фэйсбүүк хуудасаар тэгээд био амьдрал группүүдээр ороход туяа маань маш их бүтээлч бүр дэндүү бүтээлч тэгээд дээрэс нь их олон зүйлийг амжуулдаг маш мундаг ээж санагдсан. Тэгээ одоо ярилцсан чинь одоо дотроос нь бол тэр постн дээр гараагүй маш олон сайхан зүйлүүдийг ярьлаа. Бид нар маань дугаараа эхлээд ярилцлага эхлээд одоо хэдхэн минут болж байна тийм ээ. Тэгэхэд одоо туяагийн маань ард ногдчихийдэг сайн нөхөр нууц ноёны талаар бас нэг өрөнгөө мэдээлэл авчихлаа гэж бодож байна. Тэгээд ер нь миний бэлдсэн бас нэлээд хэдэн асуултууд ер нь бол асуултгүй хариултаар гараад ирлээ л дээ сая бол. Тэгээд үүнтэй холбоотойгоор дараагийнхаа асуултыг асууя гэж бодож байна. Менди бит хоёроос анханасаа ярьж байхдаа хүүхэд болгоно нэг тийм өөрөөр гэрэлтдэг, өөрийн гэсэн чадвартай төрдөг ингээд одоо онцгой чадвартай байдаг. Тэгээд хэрэг хэрхэн ээж аав нь өөрсдөө
нээж илрүүлэх вэ? Эсвэл бид л одоо харилцаан дундаа тэр хүүхэд болгоны хүчтэй тод хасдаг гэрэлтж байгаа тэр эрчим энергийг мохоож идэг. Тэгээд мохоосоор том болохоор зүгээр л энгийн л нэг энгийн л чадвартай энгийн л том хүн болчихдаг тий ихэнхдээ. Харин бит хоёрын бол жоохон нэг зорилго болол энэ хүүхдтэй эхлүүлсэн зорилго болол энэ хүүхэд болгоны сайхан чанарыг нь аль болох өөрийнхөө нь авч үлдэхийн тулд одоо ингээд хүүхэд өсгөж байгаа хүмүүст зориулъя гэдэг энэ зорилгын дор ингээд хийж байгаа байхгүй юу. Тэгээд энэтэйгээ зориулаад асуухад ер нь гой зорилго юм. Тий, туяагийн юм сүүлийнх нь өөрийнх нь бас подкастын дугааруудыг ч гэсэн сонсож хахад хүүхдүүдэд маш их ажигладаг юм байлээ. Тийм. Энэ ажиглал тэгээд дээрэс нь хүүхэд болгон дээр хэрхэн яаж цаг гаргадаг вэ? Одоо жишээлбэл ингэдэг штэ. Би бол одоо нэг хүүхэдтэй юм чинь орой л нэг юм ярилцж байхдаа ингээд миний хувьд бол анхаарал ингээд сарнина гэхэд бол байхгүй юу. Одоо жишээлбэл өөр хүнтэй ярина гэвэл нөхөртөөгөө л ярьж байгаа. Эсвэл тэгээд өөрийнхөө уртх юм хийж байгаа. Тэгээд хүүхдтэйгээ бол сонсоод байгаа байхгүй юу. Харин туяагийн минь хувьд хэрхэн хүүхдүүдтэйгээ ярилцдаг вэ? Тэдэндээ хэрхэн цаг гаргадаг вэ? Тэгээд тус бүрт нь хэрхэн хүүхдүүдэд ойлгодог вэ? Туяа минь маш ажигч. Үүнийхээ тухай бидэнтэй хуваалцаач. За манай нөхөр бит хоёрын одоо яг адилхан байр суурь болохоор нөгөө хүүхэд толгон өөр тэгээд хүүхэд толгон одоо ээж аваасаа дандаа л нөгөө анхаарал хайр хүсэж идэг тий. Тэгээд манай гэр бүл дотор нэг жижигэн дүрэн байдаг аахгүй юу. Тэр нь болохоор одоо тухайн одоо 2 хүн ярьж байхад 3 дахь хүн ярихыг хүсэж байгаа бол бид нь ингээд гараа хүргээд одоо өвдгөн дээр нь гараа тавьдаг ч юм уу, мөрөн дээр нь гараа тавьдаг ч юм уу тий. Тэгээ ингээд нөгөө 2 хүнийхээ яриаг дуусгахыг хүлээдэг. Одоо нөхөр бит хоёр хоорондоо юм ярьж байхад манай охин ирээд юм ярих гэж байгаа бол надтай юм ярих гэж байгаа л тий. Миний биед ингээд гараа үргээд хүлээж ангууд одоо би ойлгох нь штэ. Одоо охин маань надтай бит хоёрыг яриад дуусгаар ярих юм байгаа юм байна гэд тий. Тэгээд бит хоёр ярьж дуусангуудаа би одоо хүүхд рүүгээ хараад заа гэд ярьдаг. Эсвэл одоо би охинтойгоо юм ярьж байхад манай нөхөр бит хоёртой юм ярих гэж байгаа бол бас адилхан хүлээгээд тэгээ хүүхдийнхаа биеийг нь үрдэг ч юм уу. За одоо яриараа гэд ингээ үргэлжлүүлдэг. Тэгэхээр нөгөө хинийхээ яриаг таслахгүй анхаарал сарнихгүй байхад тэр айгу нөлөөтэй байдаг. Тэгээ энийг бид хэд хэрэгжүүлдэг болох гэж бас баггүй цаг хугацаа зарцуулсан. Тэгээ одоо л аягүй сайн хэрэгждэг. Яг ингээл хин нэгэн 2 хүн ярих гэж байгаа бол 3 дахь хүн хүлээдэг тий. Тэгээд шударгаар заримдаа нөгөө хүүхдүүд л юм чинь мартна шууд дундуур орж ирэл юм асан тий. Тэгэнгүүт шууд шударгаар гэд яриагаа таслаад хүүхд рүүгээ анхаарах биш. Хүлээж бит хоёр юм ярьж ин дуусгаар нь чамтай яриа заяа гэх ингээ хүлээлгэн. Яг шудраг хандна. Тэгэхээр хүүхэд маань нөгөө хүний яриа таслахгүй байх, өөрийнхөө яриаг дараа нь гүйцэд ингээд одоо би охинтойгоо ярьчлаа гэхэд хэрвээ бит хоёрын дундуур хүн ороод ирэх юм бол нөгөө охины маань ярьж исэн зүйл бас сарнина шүү дээ. Анхаарал нь тий ярих гэжсэн, хэлэх гэжсэн өгнүүдээ мартдаг ч гэдэм юм. Тим зүйлүүд айгүй их ажиглагддаг болохоор тим дүрм хэрэгжүүлдэг. Хоёрт нь болохоор тийм би айгүй их ингээд нөгөө хүүхдүүдэд ажигладаг болсон. Тэр нь болохоор 3 дахь хүүхдээсээ эхэлж байсан. Тэгээд хүүхдүүдийг ингээд ажиглаад би айгүй их ингээд хүүхдийн хүмүүжлээ ном цуглуулж байсан байхгүй юу. Тэгээд яг бүгдийн зэрэгцүүлээд уншингууд ингээд бараг зарим нь би бинээс хуулцсан юм шиг яг адилхан. Яг нь мэдээж сэтгэл зүйчдийн зөвлөж байгаагаар бол хийх зүйлүүд баримталдаг нөгөө зарчмууд адилхан л байдаг л да. Одоо хүүхдээ сонсох хэрэгтэй, ярилцах хэрэгтэй гэл тээ. Тэр юмнууд нь адилхан. Тэгээд яг тэрийг гэр бүлтэй хүүхдүүд дээрээ 100% хэрэгжүүлэх гэхээр таарахгүй зүйлүүд айгүйх байдаг. Тэгээд тэрнээс эхлээд ер нь одоо манай хүүхэд бол манай хүүхэд бид хоёроос төрсэн оюун санаа, гэр бүлийн хүмүүжил, өдөр тутамдаа тохиолдож байгаа үйл явдлуудаас болоод янз бүр байгаа. Тэгэхээр яг хүүхдээ тус нь илүү сайн ойлгох хэрэгтэй юм шиг байна гэд хүүхдүүдэд айгүй их ажиллаж эхэлсэн. Тэгэнгүүт нөгөө нэг ихч байх, дүү байх гэдгээсээ шалтгаалаад хүүхдүүдийн нөгөө нэг дотоод ертөнцүүд арай өөр юм байна л да. Одоо нэг нь болохоор арай илүү хариуцлагатай тий. Нөгөөх нь болохоор арай тэр хариуцлагыг мэдрээгүй учраас гаргаж байгаа ааш авир нь өөрч гэдэг юм уу. Тэгээд анзаараад эхлэнгүүт яг нөгөө нэг тусад нь яаж харьцах уу гэдэг гаргалгаа нь гараад ирдэг.
одоо нэгэнтэй нарай илүү ийм хатуу шаардлага тавьдаг ч юм уу тийм хийгээдээ зүтгээдээ болно бүтэн гэдэг талаас нь харьцлаа гэхэд нөгөөх дээр нь жоохон урам өгөх хэрэгтэй. Тэгтээ зүгээрээ хоёулаа хамт хийх үүч гэдэг юм уу те ингээд дэмжих хэрэг гадаг ч юм уу. Нэг тийм ялгаанууд угаасаа хүүхдээ анзаараад эхлэхээр аюу сайн харагддсан билээ одоо тайлбарлахад хэцүү л юм л та гэж. Тэгээд дээрэс нь бид хоёр хүүхдүүдэд бас аль болох юу яахгүй хичээдэг нөгөө урмыг уулахгүй байхыг хичээдэг. Хүн чинь угаасаа том хүмүүс хүртэл ингээл байнга л урмаар амьдардаг шүү дээ. Тэгэхээр нөгөө хүүхэд маань ямар нэгэн зүйл хийлээ гэхэд бидний хандж байгаа хандлагаас аюу их урам авах, урам нь хугарах зүйлүүд анзаарэгддэг байхгүй юу? Бид нэр том хүмүүс аюу их нөгөө нэг том хүний өнцгөөс одоо ээж аавын өнцгөөс хүүхдүүдтэйгээ харьцах гэдэг. Би бас яг л тийм байсан. Гэтэл чинь нөгөө хүүхдийн ертөнц гэдэг бол угаасаа л хүүхдийн ертөнц. Тэгэхээр өөрөө бас хүүхд шиг хүүхд байснаа санаж ч юм уу те нэг тийм хүүхдтэйгээ хүүхд шиг харьцал аюу надад амар санагддаг байхгүй юу? Одоо хүүхдүүд аюу хийсвэр сэтгэлгээтэй байдаг шүү дээ. Айгуу тийм өвлөгрийн юм ярьдаг, үзсэн киноноосоо сэтгэлж ярьдаг, уншсан номноосоо сэтгэлж ярьдаг ч гэдэг юм уу те. Тэр дүрдээ ордог, гүнж байхыг хүсдэг те. Тэр яг ертөнцтэй холбоотойгоор өөрөө бас хүүхд шиг болоод тэрийг нь дэмжиж ингээд яг хүүхдийн ээжийн өнцгөөс биш, хүүхдийн өнцгөөс аль болох ингэж харахыг хичээх юм бол аюу хүүхдэд ойлгоход надад амар санагддаг байхгүй юу. Тэгээ бид тэр хүүхдүүдийн хаад ирэхэд ерөөсөө хүүхдүүдээ одоо юу гэдэг юм тэр нь тийм сайн байсан энэ юм уу байсан гэж сайнчилж муучилж ерөөсөө ялгаж хүүхдүүд угаасаа ялгаатай шүү дээ. Нэг нэгнээсээ нэг зүйлийг илүү сайн хийдэг нөгөөх нь дутуу хийдэг. Ингээл харьцуулах юм бол айгүй их зүйлүүд харьцуулагдаж гарч ирдэг. Гэхдээ тэр харьцуулалтыг ерөөсөө хүүхдүүдтэй мэдрүүлдэггүй. Адилхан та нар адилхан манай хүүхдүүд адилхан эгч чинь ч гэсэн чам шиг ийм 5 настай байсан. 5 настай байхдаа яг адилхан чамтай адилхан ингээд уйлдаг байсан, хийж чаддаггүй байсан. Тэгээ одоо хийсээр хагаад ингээд 8 настай хийж чаддаг болсон. Тэгэхээр миний одоо хийгээл ах юм бол ингээд 8 настай эгчтэйг адилхан болгоод чаддаг болчихно шүү дээ. Гэх маягаар тиймэрхүү л байдлаар харьцуулна гэхээс биш энэ сайн энэ муу гэж ерөөсөө хүүхдүүд хаад иргэд өөрсдөнд нь сонсогдох хэмжээнд ерөөсөө харьцуулдаггүй. Одоо байхгүйд нь ч юм уу унтцсан байна. Манай тэр ингэсэн тэгсэн те. Одоо охин маань их чинь арай л юм байгаагүй те гэдэг юм эсвэл ихчээсээ илүү байна те ч гэдэг юм уу. Тэр зүйлүүдийг хүүхдүүдтэй аль болох мэдрүүлэхгүй хичээдэг. Өстой гой зөвлөгөө байна. Бидмээр би өстой мундаг байлаа. Яг бодоодсэн чинь айгүй чухал байгаа байхгүй юу? Хүүхэд нөгөө ингээд чи тийм гэж хэлэхээр хүлээж авдаг ш. Яг тийм ярианаас өөрийгөө айгүй дүгнж ингээд дотроо явах боддог гэж байгаа байхгүй юу? Жоохон гэсэн. Тэгээд харьцуулалт чинь хамгийн нөгөө нэг байж болохгүй юм гээд ярьдаг учраас шивэдэд бас нөгөө дүн тавьдаггүй шүү дээ бага ингээ хөлтүүдэд тий. Ингээд хажууд нь яриад байдаггүй. Яг нөгөө одоо нөгөө ээж аавтай тусдаа ярилцлага хийхдээ яг хэлдэг ш танаа хөлт юм байгаа тийм байгаа гэж тий. Ангаар нь хурал хийгээл таваад тэр муу тэрсэн ингээд тэгээд идэх шүү дээ тий. Тодорхой нас одоо хийх хүртэл тийм тий. Хүүхдүүд яг нэг өөртөө итгэлийн дархлаа тий. Бид хоёр одоо жишээ нь зарим зүйл дээр бол жоохон бусад цэцэг эхчүүдийг анзаарч жоохон хатуу юм шиг байдаг. Гэхдээ нөгөө үр дүнгийн хатуу хандсан мэдээж ингээл ээж аав юм чинь тэгж хатуу хандж байгаа өөртөө мэдж байгаа дотроо ингээл заримдаа гимшинтэй тэрэндээ тэгсэн ч гэсэндээ дараа нөгөө хүүхдэд маань илэрч байгаа үр дүн шал өөр яг бидний баг заримдаа ч баг өснөөс ч илүү байдаг болохоор зарим бас тиймэрхүү зүйл хандлагуудаа хүлээн зөвшөөрдөг болчиход байгаа. Стас сайхан хэрэгтэй мэдээллүүдийг өглөө. Тэгэд үүн дээрээс холбогдуулаад бас нэг зүйл асуумаар санагдлаа туяа. За. Ерөнхийдөө бол манай туяа хүүхдүүдээ маш их ажиглалт юм байна. Тэгээд ажиглалтын үндсэн дээрээс маш олон аргуудыг туршиж үзээд хийх нь амжилттай болдог гэд ярьж байна л да. Тэгвэл ер нь бид нар хүүхэд гэлтгүү том хүн ч гэсэндээ аливаа нэг шин зүйлийг суралцахад тэг шин зуршлыг бий болгоход маш их хэмжээний төсвөр төвчээр тэгээд цаг зарцуулдаг штэ.
Тэгвэл хэрхэн хүүхдүүдтэй шин зуршил одоо жишээлбэл гэр бүлтэй шин дүрмийг хэрхэн яаж одоо яг өөрсдийнхөө болгож сууршуулж авч ийн нутагшуулж тийм ээ өөрсдийнхөө болгож авч ийн ер нь туяа хүүхдүүд дээр болон хувь хүнийхээ хувьдаар ч гэсэндээ хэрхэн шин зуршлыг би өөртөө бий болгодог вэ? Одоо ингэдэг штэ нөгөө 21-90 дүрм гэж байдаг штэ тий. Одоо өөрийгөө хөгжүүлэх бүх номнууд дээр л байдаг. Албадлыг 21 хоног хийхэд зуршил болдог ч гэдэг юм уу. Тэр гэхдээ үнний ортой боловч ихэнх хүмүүс бас сайхан ихлүүлчихэл дундаас нь хаяад яваад гэдэг штэ тийм ээ. Тэгээд тууштай байдгийнхаа тийм нуутаас гэдэг юм уу аргаасаа бидэнд хуваалцаач. Тэгээд байгаа ястаа. Яг нөгөө олон хүүхдүүд одоо ингээл зэрэг уйлдагч байт юм уу? Яг гадаа гарах болонгот хувцаа өмсөх гэж авааралддаг, шамбаарлдаг тийм зүйлс болдог юм. Яг тэр үе дээр л аюух анзаарэгддэг. Нөгөө тэсвэр төвчээрэн хязгаар гэждэг юм байгаа шүү дээ. Тэсвэр алдах. Яг нэг тэсвэр алдаал одоо орилмоор хурлаач яаж гэдэг юм уу те? Орилмоор за одоо ч ганцхан минут гэдэг юм дотроо аяг хэлдэг. Чи манай нөхөрч ч гэсэн тийм анзаарэгддэг. Жохон төвччих юмн дээр түрэгддэг ч юм уу те. Тэр үед нь би дараа нь дандаа ялдаг байхгүй чи яг тэр үедээ дотроо дахиад ганцхан минут гэл ингээл бодчих ч гэдэг юм уу. Тэгээд нөгөө шин зүйл ингээд яг хүмүүс тушаад ингээд явж итэл яг нэг шантрах үе гардаг шүү дээ. Одоо өглөөр таслаа гэхэд нэг өдөр за унтчмаар санагдал унтчихэж гэдэг юм уу. Яг тэр мөчөөл олоод яг тэр мөч дээрээ л өөрийгөө яг за үр дүн гэл нэг үр дүнгээ ботхоор хүн чи яа харахгүй татагдаад босоод ирдэг. Тэрэн шиг одоо хүүхдүүд дээрээ шин зүйлийг ингээд туршаад ч юм уу хэрэгжүүлээд дадал болгох гэж байгаа тохиолдолд зарим үед айгүй их дэмждэг. Зүгээрээ болноо бүтнэ те зүгээр одоо маргааш гэхэд гайгүй олчимж гэдэг юм. Нөгөө тэр дэмжих талаа жоох ихсэгдэг. Одоо нөхөр дээрээ ч гэсэн одоо ингээл хоолны дэглэм бариад ч юм уу дасгал хөдөлгөөн хийгээд ингээ аль болох саад болохгүй те тэр нөхцөл байдлыг нь дандаа бий болгоно. Тэгээд өөрөө хэрвээ шантрах гад ч юм уу хурц нцэх гад ч юм уу байх юм бол яг тэрэн дээр нь аль болох тааруулаад дэмжинэ. Манай нөхөр тэр талдаа айгу сайн байхгүй юу? Би ингээл ямар нэгэн зүйл дээр хурц нцэх гад ах юм бол чи энэ хүртэл явчаад ингэж хийчээд гээд айгу сайн дэмжээд идэг. Тэгээд нөгөө тэр бие бинийгээ дэмжих, урамшуулах гэдэг дээр яг одоо болохоо яагаад ирэхт нь тэрийг айгу их ашигладаг. Тэгээд хүүхдүүдтэй бас айгу их тайлбарладаг. Тэгээд нөгөө нэг дандаа л бид нар нөгөө хүүхэд эмчин ойлгохгүй, хүүхэд эмчин чадахгүй, хүүхэд эмчин мэдэхгүй гэж айгу их ханддаг юм байна л да. Гэтэл чин хүүхэд бол өөрийгөө би хүүхэд эмчин чадахгүй, би хүүхэд эмчин мэдэхгүй гэж өөрөөсөө боддоггүй. Яг нөгөө өөрийгөө хүн би ингээд чадна, мэднэ гэж анханасаа тийм сэтгэл зүйтэй юм байна л да. Тэрийг нөгөө том хүмүүс миний хүүхэд эмчин яах вэ чадахгүй байх нь аргагүй, иви гэд ингээд надад хоогоод байд юм шиг санагддаг байхгүй юу? Тэгэхээр яг тэр тохиолдлуудад айгүй хүүхдүүдтэйгээ яг нэг хүүхэд биш хүн гэдэг утгаар нь хүн энийг ингээ хийж сурах хэвээр яг чиний гарчин жижигхан болохоор болохгүй байгаа байхгүй юу? Миний хүү одоо ингээ жоохон том болонгууд ингээ чаддаг болчихно. Чи одоо ингээ хийгээл авах хэрэгтэй гэдэг ч юм уу те. Нэг тийм дэмжих яг хүн гэдэг утгаар нь түүнээс хүүхэд хэмжин чадахгүй болохгүй аргагүй гэж ивэлэх нь бас жоохон бага байдаг. Тэгээ заримдаа яг хүмүүс ингээ харахад ч юм уу сонсож байгаа хатууч байдаг гэж магадгүй. Гэхдээ нөгөө үр дүнд нь хүүхдүүд маань тийм хэрсүү тиймэрхүү болдог байхгүй юу? Тэгэхээр нэг тэр надад нэг буруудаад байдаг юм шиг санагддггүй манай гэр бүлийн хувьд. Тийм тий хүн гэдэг утгаар нь харьцах хэрэгтэй гэд тий бид хоёрын нөгөө түрүүчийн цуглуулсан шилдэг зөвлөгөөнд донд бас тэгэж гарч ирсэн тий. Яавал ингээд хүн гэдэг хүүхэд гээд одоо нэг бол дорд үзээд нэг бол жоохон гээд тий эрхлүүлээд хэрэггүй гээд. За манай цаг маань нилээ явсан байна. Оюунаад байна. Өөр асуулт байгаа юу? Асуумаар зүйл гээл зөндөө олон зүйл байна. Тэгээд цаг маань ч гэсэн нилээ явчлаа. Энэ бүхэн ер нь ингээд энэ рекорд хийгээд хэлснээс хойш ер нь ярилцаад хэлснээс хойш зүйлүүдийг ингээд ажиглаад яж хаад
өмнөх туяа маань бас бид хоёрын анхны дугаарыг сонссон гэж хэлжсэн тийм ээ. Тэрэн дээр одоо нөгөө хүүхдтэйгээ ярилцах, ойлгох, тэрч хайраа мэдрүүлэх тийм ээ. Тэгээ хүүхдтэйгээ хүн гэж харилцах, хэвтэй манлайллыг ээж аав нь сонгох гээл. Тэгээд нөгөө хэвшмэл зүйлүүд одоо альва зүйлийг хэвшмэл болгохоос хэвшмэл болго одоо хий гэж хэлхээс өмнө сонирхолтой аргаар хийхийг зааж өгөх ч гэдэг юм уу. Одоо хүүхдүүдээ яг хүн гэж харьцаад хүндлэх хэрэгтэй ч гэдэг юм уу ингээд. Яг энэ Япон болоо бид хоёр болохоор тэрийг Япон болоо Шведийн сэтгэл зүйч нар сургууль хүмүүжүүлэх хүмүүсийн өгдөг зөвлөгөөнүүдээс шилдэгэн юм уу гэдэг одоо өөртөөхөө хэмжээгээр түүгээд арга болгосон тэр ахгүй. Тэгээд туяагийнхаа яриаг сонсоод бич хад ердөөсөө гэртээ энэ бүх зөвлөгөөнүүдийг ер нь өөрийн болгоод авчихсан хэрэгжүүлдэг. Бүр яг одоо манай эхний дугаарын одоо бодит үлгэр жишээ нь болоод ороод ирлээ гэж бодож байна. Шатад одоо маш сайхан санагдаж байна. Тэгээд энэ дээр одоо би бүр асуухгүй чадахгүй нэг зүйл байна. Одоо за нөгөө альва нөгөө хүүхдүүдэд юм байна л та. Нөгөө яг альва зүйлийг одоо хий одоо чи одоо жишээлбэл өмнөх дугаар дээр бол менди хэлжсэн байхгүй юу? Шүдээ уугаа гэж цаг нь хаасаа хэлээгээр сонирхолтой аргаар шүдээ уугаа бол сонирхолтой гэдэг аргын заагаад өгчих юм бол тэр хүүхд ингээ өөрөө дурандаа хийдэг болчихноо гэд өөрийнхөө нөгөө охиндоо шүдээ хэрхэн угаавал сонирхолтой вэ гэдэг аргыг зааж өгсөн хөгжилтэй гэд хэлжсэн. Тэгвэл манай туяа энэ дээр ер нь хэрхэн тийм хүүхдүүдтэйгээ тийм сонирхолтой арга ашигладаг вэ? Юун дээр тэгэж сонирхолтой арга ашигладаг вэ? Одоо жишээлбэл хүүхдүүд чинь шүд угаах байна, хоол идэх байна, тийм ээ? Хувцас эвхэх байна. Ингээл янз бүрийн юмн дээр ээж тэгээд өгөөч гэж айгүйх ээжүүд тэгдэг штэ. Энэ дээр сонирхолтой арга уйл хуваалцаач. Би тэд болохоор ингэдэм байна. Одоо бодсон чинь би өөрөө айгүйх хэмээг ингээд нөгөө ажилладаг, хард сурдаг байхгүй. Хүнээс шууд яаж хийдэг ингэж асуухаасаа илүү хүний хийж байгаа үйлдэлийг нь хараад тий ингэж ихтэй юм биш дээ ч гэдэг юм уу. Тийм зүйлийг айгүй нөгөө ажиглаж сурдаг. Нөхөр маань бас тийм байсан юм байна л да багтаа. Одоо аав нь хоолоо хийдэг байхад зөвхөн төмс адлагдаг тий. Тэгэл аавынхаа хоол хийдэг байсныг харсаар байгаа дараа нь өөрөө гардаад хоолоо хийхдээ аавынхаа арга барилыг өөртөө шингээгээд хийдэг ч гэдэг юм уу тий. Тэгээ тэр аргыг нөхөр маань надад бас айгүй их зөвлөдөг байхгүй. Чи ингээ хоол хийхдээ хүүхдүүдэрээ хийлэхгүй ч бас хамаагүй хажуудаа ингээд байлгаад харуулаа лээ. Тэгэхээр дараа нь хүүхэд энийг ингэж хийдин тэгэж хийдин гэж зааж өгч чи өөрийнхөө арга барилаар сургахаас илүү чамаас гарсан зүйлээ яг өөрийнхөө арга барилаар хийж сурдаг юм аа гэд. Тэгээд тэрийг айгүй хэрэгжүүлдэг. Ерөөсөө ингээд харуулаа л гэдэг байхгүй юу? Яг ингээд хажуудаа. Тэгээ яг тэр тохиолдолд бас давхар ач холбогдолтой юм нь юу вэ гэхээр хүүхэдтэйгээ айгүй их ярилцах цаг гарч ирсэн. Хүмүүс ингээд нэг хүүхэдтэйгээ ярилцсан, хүүхэдтэй цаг гаргана гэхээр онцгойлон цаг гаргах тухай бодоод идэг шүү дээ. Гэтэл би одоо хоолоо хийж ялаа гэхэд хүүхэд маань хажууд байлаа. Хоолны тухайч асуун хүүхэд маань өөр олон асууж явах явцдаа дахиад ургуулад өөр олон юм асууна. Би тэрэнд хариулна гэх мэгээр битэрийн хооронд ингээ харилцаа үүсэж байгаа байхгүй. Тэгээд хийхийг хүссэн ч хийлэгдэггүй. Одоо жишээлбэл би хоол хийж байгаа. Тэгээд би энэ гурилнаас нь бас ингээд хийлцээж гэдэг юм уу те. Тэгээд цаг нь болоод одоо яа харахгүй 2 3 удаа ингээд хүүхэд сонирхоод ирлээ гэдэг чинь хүүхэд бүр маш ихээр ингээд тэрийг хийхийг хүсэж байгаа байхгүй юу. Тэр үед нь хийлэхээр хүүхэд бүр яар чин сэтгэлээсээ өмнө нь ээж энэ гурилыг ингэж илтгэжсэн гэдэг юмыг санаад тэрийг өөрийнхоороо ингээд хийх нөгөө нэг арга барил нь арай илүү тийм чадамжтай болчихсон юм лээ. Дээрэс нь нөгөө нэг зарим зүйлийг ээж аав нар нөгөө нэг хит их юм хүүхдээсээ шаардаад идэг шүү дээ. Одоо бүх хувцас эвхээ далд хийдгийг юм ч үгүй юм аа. Тэ илүү тийм төгс гинт тийм шаардаад байдаг. Гэтэл ч хүүхэд айгүй амархан нэг юмнаас уйддаг. Ч угаасаа нэг хүүхдийн сониуч замтай холбоотой. Гэтэл чин одоо юу гэдэг хувцас 2 хувцас би хувцас эвхчихлаа гэхэд хүүхэд маань ирээд эвхмээр санагдсан ч гэсэндээ 2 хувцас эвхсний дараа уйддаг ч гэдэг юм уу те. Тэр талыг бодолцоод би тэгэд одоо зөвхөн хувцас эвхэхтэр гэхэд хэлбэрчлээд за мэдээж нөгөө үндсэн шкафында хувцсыг нь хамтдаа эвхэн зааж өгнө. Тэгээ одоо өөртөө эвхэд хийдэг болсон тэрийг нь дэмжинэ. Тусад нь дахиад нөгөө сакс гаргацдаг хэлбэрчилсэн. Тэр нь болохоор зөвхөн унлагын хувцас, гэрийн хувцас, маргааш номс цэцэрлэг сургуулийн хувцас хийдэг сакс байхгүй юу? Тэнгүүд хүүхд чинь тэр дотор өсрөөл 6 ширхэг хувцас
наашин цааш нь болгоод их хийгээд байгаа шүү дээ. Цэцэрлэгээс ирлээ гэхэд цэцэрлэгийнхаа 3 хувцсыг одоо амьс өмд подолк ч гэдэг юм уу цамц ч гэдэг юм уу ингээд 3 шиг юм л ихвээ тийшээ хийн. Тэгэхээр нөгөө хүүхэд маань нэг их тэрэндээ түүртдэггүй хийгээл идэг. Тэгээ дээрэс нь бит хоёр ерөөсөө хүүхдүүдээрээ тэгж их одоо олон юм ерөөсөө хийлэгдэхгүй. Нэг юм дадал болтол нь хийлэгдэг. Тэр нь болохоор зөвхөн памперс. Манай том охин бага хүү хоёр маань нөгөө памперс хэрэгэлдэг. Памперсыг одоо солихдоо тухайн өрөөндөө тайлаад ингээд одоо хумаад тавьчихдаг. Тэгэнгүүт тэрийг манай бага охин түүгээд бүгдийг ингээ хогийн сав руу хийдэг байхгүй юу? Тэрийг ингээд бит хоёр хиймээр байсан ч хийхгүй ингээ үлдээчдэг өдөртөө. Тэгээ нөгөөх нь хийдэг болсон байв. Чиний ажил аварцсан байна гэл тэгэнгүүт нөгөөг чинь шууд мэдээл нөгөө памперсыг аваа ичдэг. Эсвэл одоо аяр таваг угаалаа гэхэд зөвхөн халбах сэрийг нь хураалгадаг. Нөгөө хүн чинь нөгөө тогтмол хийгээд байгаа зүйлдээ сүултээ ингээд гаршаад түртгэ олчдаг. Тэгэхээр нөгөө хүн чинь нөгөө дадал гэдэг юм ингээд баг суугаад байгаа байхгүй юу? Тэгээ дараагийн өөр шинэ ажил ингээд хийх болонгууд нөгөө дадал гэдэг юм маань суудсан учраас яаж хийх арга ивэ? Өөрөө 1-2 хийж үзэл аргаа олчдаг. Тийм болчтой юм билээ. Тэгээ одоо нөгөө хоол идэл дуусангууд аяр тавгнуудаа бид нар бүгдээрээ ширээн дээр орхиж босоод манай бага охин бүгдийг нийлүүлээ дээрээс нь давхарлаа тавьдаг байхгүй юу? Заримдаа шууд 50, заримдаа ингээд тавихгүй үлдээ чинь тэгэнгүүт миний хүн ажиллаа хийгэрэй гэл тэгэнгүүт гүйжтэл хийсэн. Тэгээ сүүлдээ ингээд юм тэр юмнуудаа хийхдээ дуу аялал хийдэг болсон. Ямар хөөрхөн. Тэр чинь ингээд нөгөө жижигэн дадал түүнээс шат юу байдیں۔ Бүх юм хийлгээд сурах гал тий. Олон ажил ингээд хийлгээд байхасаа илүү нэг зүйлийг тогтмол хийлгээд дадал болгочингууд дараагийн шинэ зүйлийг хийхдээ арга ивэ өөрөө олчдог тийм болдсон байлээ. Тэгээ би энийг бас сайн анзаардгүй мэддгүйсэн чи аав нь анзаараад тэгээ ингмээр юм байна гэд. Тэгээ би тэд энийг хэрэгжүүлээд бараг 3-4 жил болж байгаа байхгүй юу. Манай том дунд охин өмнө нь пампа идэг, аяг тавг хураадаг, нөгөө халбах сэрээ хураадаг гэсэн бол одоо өөр юм хийдэг болсон. Одоо өөрөөгөө цэвэрлдэг болсон ч юм уу те. Хоолоо хураадаг болсон. Тэнгүүт одоо нөгөө бага охин халаагийн тэрийг хийдэг болсон. Тэгээ ингээ яг хүүхдүүд дээр анзаарангууд нөгөө дадал болгоцсон юмнуудаа хийхдээ огт түүртдэггүй айгүй хурдан тэгээ тэрийг ингээ аз жаргалтай хийдэг байхгүй юу? Дуу муу аялаад. Тиймэрхүү байдлаар л хандчихдээ. За асуулт болгоны маань бүр маш өгөөжтэй. Тэг бүр давуулан сайхан хариулт өгч байгаад маш их баярлалаа. Нэгж хэлэх нэг юм. Би бүр энийг ээж аав нар заавал бүр ингээд хөвшүүлээд хэрэгжүүлдэг болоосаа гэж боддог байхгүй юу. Бид нар ингээд хүүхэд маань юм асуудаг ч байт юм уу. Бид нар өөрсдөө яар сандарсан үедээ ч байт юм уу. Хүүхэд бол нөгөө асуултаа чин сэтгэлээсээ дандаа тавьдаг. Хизээч санамсаргүй зүгээр л ингээд бид нар шиг ингээд яриа болгоод өнгөрөөдөггүй. Асуулт ярьж байгаа бүх юм дандаа чин сэтгэлээсээ байдаг. Тэрэнд нь бид нар хандахдаа дандаа юм хайхамжгүй ханддаг. Хоол ээж байхдаа буруу харсан ч ихтэй хариулдаг тий. Яарсан ч ихтэй нэг хүүхдээ хувцалж байхдаа нөгөөхийнхөө асуултанд хариулдаг ч юм уу. Аль болох хүүхдийнхаа нүд рүү хараад одоо ямар нэгэн буруу зүйл хийсэн байсан ч гэсэндээ одоо хэрвээ миний буруу байгаад би түрэгдээд хүүхдээ загнасан бол би дандаа өвдгөн дээрээ суугаад хүүхдийнхаа өндрийн хэмжээнд өөрөө очиж жагаад тэгээд нүд рүү нь харж уучлалт гуйдаг эсвэл нүд рүү нь харж жоохон хүлээж ийм байна, тийм байна гэж тайлбарладаг ч гэдэм. Эсвэл хүүхэд маань үнэхээр буруу зүйл хийсэн тийм тохиолдол санал дээр зогсоогоод өөрийнхөө өндөрт авчидаг байхгүй юу? Нэг асандаа санал дээр зогсооход надтай цоцоо олчин тэгээд нүд рүү нь хараад ярихад хүүхэд нөгөө ялгаж салгаж ойлгохтой арай амархан байдаг. Би доошоо суугаад ярихад нэг өөр дээш нь болгоод ярихад нэг тэрийг бас нөгөө ээж аав нар хэрэгжүүлэх юм бол хүүхэдтэйгээ ойлголцоход илүү амархан болно гэж би боддог. Ямар гой зөвлөгөө вэ? Би нөгөө яг даашаа суугаад хүүхдийнхээ төвшөнд ингээд ярих хэрэгтэй гэдгийг сонсчихсан юм нэ. Яг хүүхдээ ураа мэлтэн ингээрээ гэж яг тэр надад сонслоо юм бэ. Тийм байна. Хадмаартай авууштай маань тий. Би бас яг тэгдэг байхгүй юу? Ингээд одоо жишээлбэл яг хүүхдтэйгээ ярилцах болохоор тэгдэг дандаа. Нэг бол өөрийнхөө өвдөр суулгаж агаад ярьцдаг. Эсвэл ингээд өөрөө яг өвдгөн дээрээ суугаад өөрийг ингээ босгохоор ингээ ойролцоо олж байгаа юм л та. Тэгээд ингээд яриад гарнаасан дээр жагаад ярьдаг байхгүй юу? Тийм. Тэгээд харин эсвэр нь стокт хийж байгаагүй юм байна. За подкастын маань цаг явсан байна. Бас хэд цагийн дотор багтаа гэж хоёр ярьсан.
За тэгээд би яг сүүлийн бөгөөд багныхон асуултыг туяагаас заавал асуухгүй болохгүй нь. Энэ болохоор за танаа гэрт хүүхдтэй гар хүрдгүү. Тэгээд ер нь тэр талаар юу гэж боддог вэ? Хүүхдийн гар хүрхгүйгээр өсгөх боломжтой юу? Хүмүүжүүлэх тийм ээ боломжтой. Тийм боломжтой. Эдгээр чинь хүн махан биетэй. Бидний биед хүн хүрэхээр ямар байдаг вүлээ те. Тэрнтэй адилхан. Тэгээд ялангуяа шивэд бол нөгөө хүүхдэд гар хүрхийг маш их эсэргүүцдэг те. Хүүхэд нэгдүгээр, тэмэгтэй он хоёрдугаарт нохоо мөр 3 тэгэл эрэгтэй өн 4 гэдэг нөгөө хүч чадлаас нь хамаарад нөгөө бие хамгаалах чадвараас нь хамаарад тэгж дүгнэдэг штэ. Тэр талаас нь бодоход хүртэл хүүхдэд гар хүрнэ гэдэг бол эсрэг хүн хэлээрээ мал хөлөөрөөч гэж монгол үг гэдэг штэ те. Бид нэр хүүхдтэй яагаад гар хүрдэг вэ гэхээр би ойлгохдоо бидний төсвөр төвчээр ухаан хүрээгүй тий цоон байгуулалтгүй гэсээ болж твцсэн тийм зүйлээр бид нар хүүхдтэй гар хүрдэг хүмүүс. Одоо нэг асандаа юу гэдэг өөрийн хувийн зохион байгуулалт ерөөсөй байхгүй гэсэн үг байхгүй. Тэр хүн хүүхдтэй гар хүрч байгаа хүнд яагаад гэхээр тэр чинь ерөөсөй болцсохгүй эрсдэл юу байдیں۔ Тэ тэр ямиг огт тооцоолохгүй хүүхдтэйгээ харьцаж гин гэсэн үг. Одоо жишээлбэл бид нар одоо хүүхдүүдэд яаруулаад хурал гэдэг шүү дээ. Тэгэхэд бид нар 5 минутын өмнө ч балтугаа хүүхдээ. За одоо хуцаа өмсөд эхлээрээгээ хэлсэн бол хүүхд хуцаа өмсөд бид нэр яард сандарч уур цаг маань хорогдно. Эсвэл одоо юу вэ? Хүүхд маань одоо ямар нэгэн ааш аваар гаргалаа гэхэд тэрэнд ямар нэгэн сэтгэл зүйн заавал эцэг эхчүүдэд байх хэрэгтэй юмсан санагддаг байхгүй юу? Тэр чинь хүүхэд бид нар өөрсдөө ч гэсэн хүүхэдээс яг хүүхдийн өнцгөөс нь ингээ харахаар байж болох ааш авируудыг л хүүхэд гаргадаг. Хизээч байж болшгүй ааш авирыг хүүхэд гаргадаггүй. Тэгээ тэрийг нь бид нар хүлээж авч хариу үйлдэл үзүүлэхдээ л нөгөө гар хүрэх загнах, уурлах, уцаарлах, тайлбарлах, ойрлох гэдэг сонголтуудаа хийдэг. Тэгээд манай гэр бүл бол өмнө нь гар хүрэх тохиолдол байж байсан. Ялангуяа надад бол байж байсан. Нудраад авах. Учиргүй амар зотон мотно гэсэн үг биш л да. Одоо нудраад авах ч байт юм уу те. Бүксрөө нь зохих ч байт юм уу, түлхэх ч байт юм уу те. Тийм зүйлүүд надад байсан. Одоо тэр нь одоо нэлээд хэдэн жилийн өмнө те 7-8 жилийн өмнө юм. Тэгээд одоо бол яадаг вэ гэхээр маш их л нөгөө ярьж тайлбарлаж ойлгуулах. Магадгүй заримдаа дуу маань нэлээд чангардаг те, зарладаг. Тэр хэмжээнд л хамгийн дээд цэг нь бол тэр хэмжээнд л хүртдэг. Бусдаар бол тэгж хүүхдтэй гар хүрэх юм байдаггүй. Тэр бас хэцүү шттэ. Хүүхдийнхаа өнцгөөс харах юм бол тий. Би хоёр тэгж ярьдаг байхгүй юу? Ингээл чанга дуугарлаа гэж бодоход үгүй чи тэр доошоо тонгоогоод яг хүүхдийнхаа өнөрт очиод тийшээ хараад үз. Тэр доороо тийшээ ингээ харангууд тэр дээрээс нэг том юм ойрлохоор энэ хүүхдүүдэд хичнээн амар ах. Зүрх нь яаж их цоглох вэ? Гэж битээ аяг их ярьдаг байхгүй. Тэгэл нэрнгээсээ ингээл нөгөө жоох хүүхдийнхаа хэмжээнд өвтгөлөөлтөд шаа суугаад тийшээгээ аавынх нь өндөрлөө ингээл хараад нөгөөх нь юм ярихад зүгээр барыг юм ярихад хүртэл айцтай баймаар тийм нүсэр санагддаг. Тэгэхээр ер нь л альва зүйл дээр зөвхөн хүүхэд гэлтгүй өөрсдийнхөө харилцаан дээр хүртэл нөгөө биенийхээ оронд өөрсдөө би энэ хүний оронд байсан бол ийм ааш одоо би нөхөртөө муухай ааш гаргалаа гэж бодоход энэ хүний оронд байсан бол тий ийм ааш гаргахаас би яаж хүлээж авах байсан бэ ч гэдэг юм уу. Тэгж аяг их боддог. Тэгээ нэг хүүхдүүдийнхээ хувьд хэрвээ одоо тий ээж маань надад би хүүхэд шууд ингээ хэлэнгүүт нэрээ надад ямар санагдах бол нэрээ яасан муухай юм бэ ч юм уу тий тэгж нөгөө харьцуулж аяг их боддог. Тэгээд ирэхээр угаасаа аяанда тэгж уурлах ч үт юм уу. Юун тэгж гарамт тэгж амар хурдан хөдөл. Та гоё одоо гоё ярьлаа. Яг зөв. Манай ч гэсэн хүүхдээ ерөөс гар хүрдгүү. Тэгээд одоо том хүүхд маань, том охин маань 9 настай. За хаалга. Тий, том охин маань 9 настай. Тэгээд ерөөсөө гар хүрж байгаагүй хүмүүжүүлж болдгий шүү. Мэдээж ээж аав байх хэцүү. Тэгээд бид нар бас нөгөө багаасаа өөрсдөө яг тийм нөгөө хүмүүжлэр өсөөгүй штэ. Бид нар бага байхад бол хүүхэд бол нэг цохиулах тийм зөндөө байдаг штэ. Байсан штэ. Тэгж л байсан тий. Тэгээ одоо яг ингээд бүх юм хөгжөөд хүүхдийн сэтгэл зүйн судалгаа тий бүх юм хөгжсөн үед хүүхдээ гар хүрхгүй өсгөөд хүүхдээ илүү одоо мундаг сүрхий хүн болох тий илүү одоо тийм
сэтгэл санааны хувьд гэсэн дүүрэн хүн болох тийм боломж бүрэн байдсан билээ. Тэгээд мэдээж одоо аав ээжийн ажил. Тэгээд би бас подкастаараа өөр олон гоё ээж аав нарыг оруулаад тий яаж одоо энэ хэцүү үед яг тояашрын маань ямар арга хэмжээ тавьсан тий тэрийг бас танилцуулна. Тэгээд бас яг нөгөө тояагийн манд хэлдгээр яг хүүхдийн өнцгөөс ингээ хараад үзээрэй. Хүүхэд өөрөө тэрийг аав ээжигээ уурлуул ингэж хизээч хийхгүй байхгүй юу? Сониулсан зам байгаа. Тэгээд нэг хүүхдийн стайл нөгөө болгоомжгүй ч юм уу тий угаасаа л хүүхдийн тийм байдаг чадлаараа л байгаа нь тэр байхгүй юу? Тэгэхээр бид нар тэрийг найлуулах тэр хүүхдийнхээ өнцгөөс ойлгоод тэр нь бас хэтэрхий одоо нөгөө томоор реактлаад тий. Тэгээ үнэхээр стресстэй ажлын стресс нэг юм бэрхшээлтэй байдаг бол яг нөгөө бас тояагийн маань хүссэн зөвлөгөө шиг 1 минут өөрийгөө ингээд дараад хянаад үзээрэй. Бид нар гэсэн төрсөн хүмүүс тэгээд уураа тий өөрийнхөө одоо хүүхдээ гаргаа хянахгүй бол хүүхдүүд маань яг л бид нарыг дөөрэй штэ. Багш нь эргүүлээд өөрлөлтөө хашгирахад аах хэрэг ерөөсөө байхгүй. Тэрвээ ер нь бараг нөгөө өөрсдийгөө олоогүй ч гэдэм үү тий анзаардаггүй хүмүүс бол ер нь тэгэл бид хэд ч гэсэндээ хүүхдийнхаа ингээл гаргаж байгаа аашаавар үг хэллэгнээс бүх яана би нэрээ ингэд юм биш гэж хардсан шүү дээ. Тийштэй ерөөсөө талын цав болсон байхгүй юу? Харин тийм. За ста гоё зөндөө их нөгөө inspiration буюу айгүй юу авлаа мэдээлэл мэдлэг авлаа тийм ээ хаа мэдээлэл авлаа тий тэгээд оюуна маань подкаста дуусах уу тэгээд өнөөдрийн мандахай бит хоёрын урилгыг хүлээж аваад үнэхээр их завгүй амьдралынхаа алтан цагаас бидэнд зарцуулан өөрийнхөө хамгийн нандин гэр бүлийнхээ эерэг дулаан харилцаа, бие биенээ гэсэн халуун дулаан сэтгэл тийм ээ хүүхдүүдээ хэрхэн урамшуулдаг уу, тэднийгээ хэрхэн дэмждэг үү. Тэгээ ер нь өөрсдийнхөө аз жаргалтай амьдралынхаа хэмнэл хүүхдүүдэд хүмүүжлэхийн аргаас бидэнтэй чин сэтгэлээсээ халуун дулаан яриа өрнүүлсэнд туяада маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн маань дугаар манай хүүхэд өсгөж байгаа ээж аав ах эгч нар тийм ээ хүүхдтэй амьдардаг бүх хүмүүст маш их хэрэгтэй одоо маш их сэтэл өгсөн санаа өгсөн сайхан дугаар боллоо гэж бодож байна. Тэгээд баярлалаа. Тийм цаашдынх нь ажил амьдрал хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Тэгээд бидний ч гэсэн одоо өөрийнхөө замаар боловч бид бүгдээрээ нэг зүйлд тэмүүлж байгаа тийм ээ сайхан ирээдүйн төлөө тэгээд энэ байгаагаас ч илүү сайхан ирээдүйг хүүхдүүдтэй үлдээхийн төлөө тэгээд магадгүй ингээд нийгэмд янз бүрийн онцгүй мэдээллүүд өдөр болгон болж байгаа ч гэсэндээ тийм ээ тэгэнд дархлаатай тэгээд магадгүй ирээдүйд хүүхдүүд маань амьдрах нийгэмд энэ хар бараан болгон гэрэл гэгээтэйгээр солигдоосаа гэд бид нэр бүгдээрээ зарж байгаа ээжүүд тийм болохоор тэгээд Туяада сайхан бүхнийг хүсье да. Баярлалаа. Маш их баярлалаа. Яасан гоё. Гоё өрөөлөд вэ. Би яг оюун адилхан зүйлийг Туяада өрөөж байгаа. Тийм тэгээд маш их баярлалаа. Тэгээд манай подкастыг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд дараагийнхаа подкастаас бүгдээрээ уулзъя. Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.